Би Бямсхийн хос эрдэнэ цагдаагийн бэлтгэл хурандаа практик бодлогын олон улсын хэмжээний мастер галцвсгийн шинжээч. Бид эрхэм буудагч цуврал нэвтрүүлгийг та бүхэнд бэлтгэн хүргэж байна. Эрхэм буудагч нэвтрүүлгийн энэ дугаарыг Монголын практик бодлогын холбооны харьяа Prime буудлагын клуб дээр ирсэн байна. Клубийн үүсгэн байгуулагч захирал Арслантай та бүхнийг танилцуулж байна. Энэ өдрийн мэнд. За өдрийн мэнд хүргэе. За энэ клуб дээр яагаад ирсэн бэ гэвэл манай үзэгчдээс их санал асуултууд их ирлээ. Тэрэн дээр бол бид хүүхдүүдэд буудал сургамаар байна, хаана хандах вэ гэдэг их олон асуултууд ирсэн. Тэрний хариулт болгож ирсэн байгаа. Тэгээд клубийн талаар сайхан танилцуулаач. За Монголын практик бодлогын холбооны харьяа Prime практик бодлогын клуб нь 2019 оны 1 сараас эхэлж үйл ажиллагаа явуулж байгаа. За одоо ингээд бид ерөөдөө 5 жил гарныхаа нүрийг үзээ явж байна. За энэ хугацаанд бол ерөөдөө практик бодлогын спортын хийн гаргууны төрлийн болон хийн гэрбиний төрлийн ерөөдөө тамирчдыг бэлтгэх, тэмцээн урлаганд оролцуулах, тэмцээн урлагийн зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. За хамгийн анх клуб нь яаж үүсгэн байгуулагдсан гэхээр 2018 онд хамгийн анхны практик бодлогын спортын хийн гаргууны төрлийн дэлхийн оржил болох тэмцээн зохион байгуулагдав. Тэгээд тэр тэмцээнд ерөөдөө орох зорилготой бэлдэж эхлээд тэмцээнд оролцож ирснийхаа дараагаар за энэ спортыг ерөөдөө Монгол хөгжүүлэх хэрэгтэй байна, түгээн дэлгэрүүлэх ёстой байна гэдэг байдлаар 2019 оны 1-р сараас аль бисны эрхийг Монголын практик бодлогын холбооноос авч одоо олон улсын практик бодлогын холбооны спортын дүрмийн дагуу тэмцээн уралдаа үйл ажиллагаа зохион байгуулах байдлаар одоо энэ үйл ажиллагааг болж эхэлж байгаа 5 жилийн өмнө бүтсэн. Монголын анхны бөгөөд цорын ганц практик бодлогын спортын хийн бүрийн төрлийн клуб байна. За тэгээд энэ холбоо энэ клубийн харьяа ингээд тамирчид тэгээд хөвчлэн танаа дээр дана хүүхдүүд л их байх шиг. Энэ заавал хүүхд гэж энэ насны хязгаарч гэдэг юм энэ спорт хичээллэхээр бол насны хязгаарч гэдэг юм хүүсийн тал дээр ямар хязгаар байдаг байхгүй шүү дээ. Практик бодлогын спорт болохоор угаасаа спортынхоо дүрмийн хувьд галц зэвсэгч бай, хийн бууч бай, аль нь ч байсан спорт маань өөрөө дээш болон доош насны хязгаар байдаггүй. За насны хязгаар юун дээр байдаг вэ гэхээр тухайн одоо тамирчин оролцогч маань өөрөө 14-өөс доош насных бол супер жуниор буюу хүүхдүүдийн дид ангиллалд одоо давхар бүртгэгдэх, өрсөлдөх ийм боломж бололцоо бүрддэг. 18-аас доош насны бол жуниор буюу өсвөрийн одоо категорид дид ангиллалд одоо давхар өрсөлдөх боломж үүсдэг. За тэгээд 50-аас дээш насны болж сениор буюу ахмадын, 60-аас дээш болж супер сениор буюу одоо супер ахмадын, за 70-аас дээш насныхан бол гранд сениор буюу одоо бүр гранд ахмадуудын ангиллал дээр өрсөлдөх байна. За тэгэхээр дээшээ одоо максимумдаа 80-аас юм уу 90-ээс доош насны байх ёстой гэдэг заалт байхгүй. Дээшээ болон доошоо хязгаар байдаггүй. Тэгэхээр үнэхээр тухайн буудагч маань, тамирчин маань одоо тухайн буугийн хэрэгслийг одоо ашиглаж чадчихлаа бол ерөөхдөө насны хязгаарлалт байдаггүй гэсэн. За хүүсийн хувьд бол бас адилхан. Практик бодлогын спорт маань өөрөө техник ашиглаж явагдаж байгаа спорт. Энэ тохиолдолд угаасаа хүний нөгөө бие физиологийн болон эргономикийн булчин шүрмэс төсвөр төвчээрийн гэдэг юм хоорондын ялгаанууд гарч ирнэ. Тэгэнгүүт леди категори буюу эмэгтэй одоо дид ангиллал гэж бас байд. Тэгээд асуух гэдэг байгаа зүйл нь энэ одоо буудлагын спортоор хичээлэхээр хүнд мэдээж өгдөг тэр олон тийм давуу тал одоо боломжууд байдаг. Тэгээд тэрийг энэ хүүхдүүдэд олоход энэ спорт юу нэг хүүхдүүдэд гэдэг юм бүсгүүчүүдэд энэ ямар боломж олгож байна? Ямар давуу талтай болж байна? За тэгэхээр практик бодлогын спортын бусад буудлагын спортуудаас ялгаатай одоо зүйл нь юу вэ гэхээр байг буудаад авсан оноог маань нийлүүлээд дасгал хүссэн хугацаанд хуучиж байгаа. За тэгэхээр дуу тохио дуурайад буудлага хийгээд эхэлж байна. За дуу тохио дууралаа. Ингээ буудлага хийгээд эхэлж байна. За дуу тохио дуурсны дараа буудагч ямар дараалал, ямар дис дараалалаар тухайн байнуудыг буудаад дуусгаад оноогоо хэдэн оноо авах уу гэдэг буудагчийн өөрийнх нь одоо нэг ур чадрын асуудал. За тэгээд ингээд буудаад авсан оноог нь дасгал хүрсэн хугацаанд хуучиж. За ингэхээр буудагчаас юу шаардлагатай байна вэ? Нэгдүгээр цэц өндөр оновчтой буудалтыг хийх. Торгуулийн бай буудахгүй байх. За тэгээд алдаж буудахгүй байх, тийм. Ер нь бол цэц энэ чухал болчих. За хоёрдугаар ур чадвар нь хурд.
Яг л бид нар хугацаатай оролцож бодлого хийгээд шүү дээ. Хугацаа маань өөрөө секунд дойлын нэрвчлээ гарч ирдэг. Ингээд хугацаатай оролцож бодлого хийж байгаа болохоор биднэрт хурд хэрэгтэй. За 3 дугаарт хүч. За хүч хэмж хэрэгтэй юм гэхээр вибрац, хөдөлгөөн, төсвөр, за тэгээд энэ нөгөө техникийн физиологийн төр нөгөө тухайн ур чадварууд. За тэгээд галц зэвсгийн хувьд бол өөдөөс рекойл буюу нөгөө тийрэлтийг төсвөрлөх ур чадварууд ихэлдэж байна. За хийм бууны хувьд бол тэр одоо тэр нөгөө хүч гэдэг тэр баланс бол харьцангуй бага ашиглагддаг. Яг л хийм буу маань өөрөө бага хүчээр буудлага хийдэг. Одоо ерөөдөө тийм галц шиг өндөр тийрэлт үзүүлдэг үгс. Тэгэхээр буудагч энэ спортоор хичээлхийн тулд ямар чадвар шаардлагатай саяны 3 чадвар. За хичээлснээр юу олж авах вэ гэхээр тухайн тэмцээн, дасгал, стейжүүд маань дахин давтагдчихгүй байдлаар цоошны цогцогддог. Яг л аюулгүй нөхцөл байдлыг бүр хангалтах уц тийм дасгал байх юм бол тэр яаж цоож болдог. Өөрөөр хэлбэл тэр концепц тэр дасгал даалгавар маань бэлэн байж идэг гэсэн үг биш. За яг энэ стандартын дагуу ийм тэмцээнийг хийнэ. Улсын аваргын тэмцээнүүд ийм байна гэдэг ч юм уу тийм зураг одоо нэг дасгалын юу байдаг. Тэрийг цоошны зохиож гадагш. Өөрөөр хэлбэл бусад спорт чинь одоо тодорхой шалгууртай энэ стандартыг хангуулж мастерын зэрэг тэгвэл ингэ нөгөө бүгд нь хэвлэгдсэн байдаг шүү дээ. Стандарт. Тэгэхээр бид нэр ялгаатай тийм рекорд гэдэг зүйл байх гэж байна тийм. Тэгэхээр хамгийн анхныхаа орлогоор тэр будалч маань дасгалыг сайн гүйцэтгэхэд бол биднэрт юу чухал гэхээр төлөвлөлт. Гол юм чинь тэр төлөвлөлт. Хамгийн чухал нь төлөвлөлт. Яг тэгэхээр тэр дасгалтай бид нар эхлээд 3-аас 5 минутын хугацаанд танилцж үзээд за энэ дасгал дээр байнууд нь хаана байна? Би хаанаас бодох юм? Хаана магазинаас болох юм? Хаанаас эхлэх юм? Яаж дуусгах юм? Богино хугацаанд хийж болох юм? Яг байна. Яг л бид нар хугацаатай оролдоно тийм. Хугацаатай оролдоод хугацаа маань секундтай ойлор хэмжээтэй байгаа. Тэгэхээр жижиг хөдөлгөөн доор байгаа байнаас дээдлийн байруу шилжих, дээдлд байгаа байнаас доотлын байруу шилжих гэдэг нарийн нөгөө бүр детальчилсан төлөвлөгөөрөө гүн гүнзгий анхаарч иж тухайн дасгал маань амжилттай болох магадлал нэмэгдэнэ гэсэн. Бас олгож байгаа нэг зүйл хамгийн том юм нь бол сахилга бат. Яг тэгвэл галшигтай зөв болж харьцна гэдэг бол ерөөсөө сахилга баттай байхыг хэлээд байгаа. Зөв. Тэгэхээр энэ бас сайхан спорт байна. Тэр нь энэ клуб маань ерөөсөө цар ганцолчод байна тийм. Тэгээ би зүгээр миний хүслээр болдог бол одоо аймаг болгонд танад клубыг даасан харьяач гэдэг юм клубтай болчихвол бас улсын авраг гэдэг жиг аймаг болгоноос ирдэг болгоё сайхан санагдаад байна. Тэгж бодож чинь тийм. Энийг хөшөөд илрүүлэх хэрэгтэй байна. За ойлголоо. Өсвөр насны эрч хүч Power Team витамин А 77 тэгтэг 44 тэг 1 утсаар захиалаарай. За энэ галц зэвсгээс одоо хийн гар буун яг ямар ялгаа байна? Одоо хүмүүс одоо энгийн одоо маа үзэгч тайлбарлахаар бол одоо харахад бол яг адилхан харагдана тийм. Ямар ялгаа байна? За Airsoft-ийн буу болохоор галц зэвсгтэй яг нэг хэсгийн хэмжээтэй байдаг. Хэлбэр хийц, гадна харагдах байдал, эдэн деталууд нэг ижлэгийн хийцэлтэй. За ажиллагааны хувьд болохоор IPS action-ийн төрөл дээр ашиглагддаг зөвшөөрөгддөг ангиллууд нь болохоор gas blowback буюу хийн тийрэлтэт нэг замны ажиллагаатай бонус зөвшөөрөгддөг. За тэгэхээр галц зэвсэг дээр жишээ нь Caesar Shadow 2 гэдэг энэ заагвар яг ийм жинтэй ийм хэмжээтэй байж байгаа. За тэгэнгүүт галын гормын хувьд жил single action болон double action галын гормыг аль алигаар ажилладаг. За тэгэхээр action-ээр handgun-ы хувьд бол жишээ нь double action галын гормоор ажиллаж байгаа бол тухайн одоо нэг дөрмөндөө ч гэсэн double action галын гормоор ажиллана гэдэг нь заагдсан. За зэвсгүүдийн хувьд бол ийм магазины хувьд болохоор өөрөөхөө дотор энэ уртлынхаа бүрштэй хэсгээр бие буюу сумнууд өвдөн энэ сумнуудаа бид нар хийж өгөөд за тэгээд магазиныхаа хотлын банкн дотор гэдэг газ агуулгадаж. За газнууд маань болохоор энэ зориултын изобутаны холимог газнууд үүдэг. За тэгээд газыг сэмгэлж өгөөд магазинд хүсэрснээр буудлах хийх боломжтой болж байгаа гэсэн. За тэгээд энэ практик болон хамжиж чинь бас нэг дагалдах хэрэгсэл нь бол одоо бидний шилжихгээд явдгаас гадна гол юм бүсвэ гэдэг хүмүүс энийг сайн ойлгох юм шиг тийм. Энэ талаас нь спортын хэрэгсэлтэй тийм ч. За практик болон спортын гарбуу болон хийн гарбууны төрлийн тамирчид одоо тэмцээн орлоонд оролцоход заавал буулгын бүсийг зөв шиглэж явах хэрэгтэй. За бүр дөрмөн дээр бүр наривчлаг 3 ба түүнээс дэвшлэг төлөвлөөр заавал бэхэл шиглэлээр заасан байдаг. За тэгэнгүүт буудлын бүсэн дээр ямар бүрдүүлэлт бүрдэж байгаа нэхэр бууны гэр за тэгээд магазин тогтоогч за тэгээд бүс маань өөрөө дотор болон гадар гэдэг энэ хоёр хэсэгтэй байгаа. За энэ дотор бүс маань өөрийнхөө өмнөдний төдүүлэн дээр зүүгээд өгчин гадна талаараа зөөлөн зангуутай бүс нь болохоор дотор талдаа хатуу зангуутай. Ингээ хоорондоо наалтаж ирэхэд байдаг гэсэн. За ингэж яг наагаад байгаа. За нөгөө нэг
юу шиг кинонд гардаг шиг ингээд зөв бүсэн дээрээ ингээд буунах гэрээ гүйлгэж болдгоо юм гэхээр тэгээд энэ бууны гэрнүүдийн хиймүүд ингээд хатуул байдлаар бэхэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүс бол энэ буудагчийн л бүс. Тэгэхээр энэ буудагч маань өөрийнхөө анатомид зориулаад тухайн бүсийг бэлдээд авчихаар энэ нөгөө нэг рефлекс суух болно, нөгөө рефлексээр ажиллахад илүү хэлбэр болгох гэж. За манай сургалтын дээр ашигладаг бүс болохоор одоо чинь энэ байж байгаа. За тэгмээ сургалтын дээр ашигладаг бүс болохоор янз янзын хүмүүс хэрэглэдэг учраас ингээд бууны гэр нугшаа ашиглагддаг универсал буюу янз янзын төрлийн буунуудыг хийж ашиглаж болж байна. Тий болон тэгээ магазинтэй өндөр намын хүмүүс. За тэгмүүдээ магазины гэр нь одоо чинь карбоны холон карбоник айл айл нь ингээд байж бас адилхан нугшаа ашиглагддаг янз янзын магазинд харах зориулаад юм гаав зөөлх юм болчих. За тэгвэл энэ бүснүүд болохоор ерөөхдөө одоо нэг сургалтын бүс гэдэг чинь олон төрлийн хүн хэрэглэдэг гэдэг байдлыг юм хэлчихэж. За тэгвэл яг юу болохоор буудагч тухайн өөрийнхөө яг өөрийнхөө бүснийг зориулж хийхээр энэ буу маань ихэвчлэн юм IPS-ийн түргэн остор байвал их зүгээр болоо явж байна. За тэгвэл түргэн остор болохоор ууны голт мөнөөс бэхлэгддэг эсвэл бэхлэгдэхгүй юм хоёр төрлөө байгаа. За тэгэнгүүтлээ голт юу гохны хүрээгээр бэхлэгдэж орж ирж байгаа. Ингэхээр тухайн буу маань тэрнээс гаргаж ирээ буудлага илүү хурдан хэсэг. Саяны нөгөө нэг угладаг остор чинь дээш нь гаргаж ирээд дээш нь гаргаж ирээд урагшаагаа явуулах ш. Энд мултлал ерөөсөө шууд урагшаа явуулах. Ийм нөгөө хурдан ажиллагатай болоод очиж байна. Гол нь хурд гэж юм байна. За тэгээд энэ хүүхдүүдийн талаар одоо хэдүүл ярилцъя. Тэгээ одоо буудагч болж байгаа хүүхдүүд маань одоо ямар хуу уур чадвартай болж байна. Одоо хичнээн шавьтай болчиход байна юм. За яг нарийн тоог нь бас үлдээ мэдэх байсан шүү. Тоож болдгоо бас. Манай одоо нэг жуниор хөтөлбөр гэдэг яг юм хүүхдүүдэд зориулсан урт хугацааны курс байгаа. Бидний хүүхдүүдийг 18-наас хүртэл бэлдэж байгаа. 18-наас хүртэл нь 7-д 2 цаг. Яг нэг дуулах секс мөн гэсэн. Цөөн өдрөөр олон гэж нэг цагаар бэлдэх биш. Урт хугацаанд бэлдэж байна. Энийг яагаад юунаас олж харсан гэхээр хүүхдүүдийн болон насан туршидтын юм хүлээж авах чадвар, төвлөрөх чадвар, фокуслох чадвар, хариуцлага хүлээх чадвар маань хамаагүй сул байдаг. Тэгэхээр бид нар энэ зүйлийг олж харсныхаа хүрээнд ерөөхдөө хүүхдүүдийг 18 нас хүртэл нэг мэргэжлийн багштай цуг хичээлүүлж. Одоо энэ бэлдэж байгаа хүүхдүүд чинь яг ирээдүйн дэлхийн аваад байгаа. Гол хэмжээнд. Тэгээд дээрэс нь эх орноо хамгаалагчд болж төлөвшөж байгаа гэсэн үг тийм. 18 хүрлээ алццыг эзэмшихтэй бол айгүй танаас явах юм байна. За юу яаж болох вэ? Танаа хүүхдүүдээс бас ярьцлага болж болно шүү дээ. Болно тийм. Animal Prad хүүхдийн витамин 30 гаруй жил ээж аавуудын сайшаалыг хүртсэн хүүхдийн витамин А 77 тэгтэг 44 тэгнийг утсаар захиалаарай. Бид одоо энэ өнөөдөр бол Prime Club дээр ирснийх тэгээд энэ дэдний залуу тамирчидтай уулзах чинь. Тэгээд за хоёулаа танилцъя. За хэн блэ? Би менежер бол Маргад гэдэг 15 настай Prime Club-д 22 оноос хойш явж эхэлж байгаа. 22 онд ч одоо дэлгэж ирсэн ба шүү дээ. Хоёр дахь жил. Спортын зэрэг цол байна. Спортын 1-р зэрэг. Болж байна. Тийм. За энэ буудлага хичээлэхээр ямар санагддаг? Ер нь чамд ер нь бусдаас бусад үеийн хүүхдүүдийн хажууд одоо буудлага хичээлэх ямар санагддаг вэ? Илүү гоё байдаг уу? Тэгэхээр ер нь бол ингээд буудлага гэдэг чинь нэг амар бусдын нэг сайн мэддэг спорт биш шүү дээ тийм. Тэгээд тийм болохоор бас ингээд амар онцгой тийм санагддаг. Бас ер нь л ингээд толгой их шаардсан спорт болохоор гоё юм. Одоо өөрөөр танай үеийн ч одоо магадгүй PUBG гэдэг юм те Counter Strike тоглож байгаа. Тэдний хажууд бол чи бол хажууд нь жигнэрээ бодож байгаа байсан. Тэгэхээр гоё л. Би бас анх Prime-д орохоос өмнө амар нэг компьютер тоглодог байсан. Тэгээд Prime-д орсноос хойш ер нь ингээд компьютерхээс илүү ингээд биен дээр амар ачаал яаж одоо өөрчилсөн болсон гэх. Сайн байна шүү дээ. За чи одоо ямар буугаар хичээлж, ямар төрлөөр хичээлж байна? Ер нь бол Хайкапа гэдэг яг тэр хамгийн цаатлын буугаар хичээлж байгаа. Тэгээд стандарт division категориор боддог. Стандартад бодож байна. Стандарт. Бусдаар нь бол буудлын асуудал үүсдэг. Гайгүй тий. За яаж л ээж авахыг хармаа сэчнээ их төгрөг зарцуулж байна гайгүй. Тэгэл 2-7 хоног болгон 3-7 хоног болгон газны мөнгө гэдэргээл тэгэл сумны мөнгө ч гайгүй л байдаг л тэгэл газны мөнгө гэдэргээл болж штэ. Энэ чинь бас нэгдүгээр эцэгчүүд бас хүүхдүүдэд хөгжүүлэх нь бол одоо тэрийг зарцуулах нь энэс биш ямар л бол одоо компьютер тоглоод хөгжижсэн хүүхд чинь одоо зорилготой дээрсэн чадвартай болж байна. Тэгэхээр энэ
Газар мөнгө бол ээж аваад бол харамж болохгүй нэ. Тийм. За чиний одоо оролцсон тэмцээнүүд биш. Энэ гадагшаа тэмцээнд явбуу. Гадагшаа тэмцээнд бол явж байгаа. Гэхдээ одоогоор 24 онд ер нь явъя гэж бодож байгаа. Тэгээд би болохоор амар нэг гоё юм хэлэхэд бол ингээд анхны улсын аваргаараа ороод нэгдүгээр зэрэг авч исэн. Тэгээд бас анхны улсын аваргаараа галт авч исэн гэх. Тэг сайн байна шүү дээ. Чинд. Гэхдээ анхны улсын аваргач нь одоо хэдэн жил хичээлж иж орж байгаа лээ. Нэгдэх жилдээ шууд хичээлэд орсон. Сайн байна шүү дээ. Тэгээд бас анхны нөгөө TQ гэдэг шүү дээ. Тий. Тэрийг бас авахтаа нэг жоохон сэтгэл готорчсан санд. Тэгээд буудагч нар чинь TQ буюу одоо манайхан одоо алдаа гарахаар шууд тэмцээнээс хасагддаг. Яг аюултай байдал буюу тэр дөрвөн зарчмыг мөрдөө өгөөс болоод тэр тэмцээнээс хасагддаг тохиол байдаг. Тэгвэл бас TQ аваад үзсэн юм дээ. Тийм аваад хоёр удаа. Энэ том тэмцээн дээр 2-7 аваад. Тэр үдэ жоохон харамссан. Тэгээд одоо бол чи дахиад TQ авахгүйгээр хэмжээнд бол болж байгаа үстэй. Тийм. Энэ чинь сайн байна. За дүүдээ бас баярлалаа. Тэгээд цааш тэмцээнүүд дамжуулах хүсье заа. За. За одоо бид нар бас нэг эмэгтэй будагчдаа танилцуулах чинь. Нэг дүгний нэр хин нас нь хэдэлээ. Одоо намайг Ташлаа мэдэг. Тэгээд би одоо 15 настай. За. Одоо энэ Prime клубд бууд хичээлээд хэр хугацаа орж явж байна? Одоо би 23 оны 5 сард бол анх орж ирсэн. Тэгээд одоо бол 1 жил болох байгаа. Жил болох гэдэг юм байна тийм. За олон тэмцээнд оролцсон. Тэмцээнд л оролцож үзег байгаа. Оролцож үзег байгаа. Тийм. За. Одоо удахгүй орох нь шүү дээ. За хичээлсний давуу тал одоо өөртөө олж авсан одоо мэдлэг юу вэ? Одоо анх бол би ингээд ямиг сайн төлөвлөж чаддгүйсэн аахгүй юу? За. Төлөвлөж яг боддог байсан. Тэгээ энэ спорттоор одоо хичээлснийхаа одоо дараагаар би одоо богино хугацаанд ямиг хурдан хугацаанд төлөвлөж сурсан. Тийм. Чи бас хамаагүй илүү чадвартай болж байна гэсэн үг шүү дээ. Тийм. Ээж аав нь хэр дуртай байна? Ээж аав бол дуртай. Тэгээ намайг энэ спортоор одоо би сайн хичээллээд. Сайн байна. Энд чинь одоо олон давуу тал болж байгаа. Үеийнхнээс чи одоо үеийнхэндээ хэлэхэд ямар санагдав? Энэ буудлага хичээлүүд давуу талтай болох уу гэдэг юм уу те? Үеийнхэндээ хандаж хэлчихэрэг үг юм. Одоо буудлага хичээлсний давуу тал нь болохоор нэг цагийг илүү үр дүнтэй өнгөрүүлж чадна. Тийм тэгээд илүү сайн болно л гэсэн үг. Тийм. За багш нараас нэг хин багш нь илүү таалагдж байна. Аль багш нь сайн зааж байна? Чиний хараа. Манай бүх багш нар сайн. За. Тэр танад нэг урт устай нөхш байдсан. Тэр хэр вэ? Амьддаг. Манай багш нар мэдвэсэ. Сайн. Тэгээ 7 хэдэн удаа ирж хичээлж байна? 7 хоногт 2 удаа. 2 удаа. 2 амралт өдөр. 2 амралтын өдөр явж байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл бусад хичээлд яваад үлцэнд явж байна тийм. А 100 танахын хичээл ээж авч амраад явчих. Тэр үед яаж байна? Энд ирж байна. Ирж байгаа. Тэгвэл ер нь тэгэл энэ клубээс салахгүй байгаад байна тийм. За чи ямар буугаар хичээлж байна одоо? Би одоо Сэзэв Shadow гэдэг энэ буугаар хичээлдэг. За Shadow-оор хичээлдэг. Тийм. Жинхэнэ галц өсгөр бууж үзсэн үү? Үзег байгаа. Удахгүй үзээрэй заа. Animal Prad хүүхдийн витамин 30 гаруй жил ээж аавуудын сайшаалыг хүртсэн хүүхдийн витамин А 77 тэгтэг 44 тэгнийг утсаар захиалаарай. Эрхэм муудагч нэвтрүүлгийнхаа бас одоо энэ хамгийн бяцхан оролцогчийг оролцуулж байна. За ахын дүүгийн нэр хэмлээ. Пүр очор. Одоо энэ спортоор хичээл хэр удаж байна? Жил гаруй байх. Тийм жил гаруй гэдэг чи одоо сайн хичээлж байгаа юм шүү дээ. Ахын дүү ямар буугаар будж байна? Клокор. Клокор будж байна уу? Энд байж шүү дээ. Энэ чиний зөвсгөө өөр хүнийх үү? Миний биш. За. Одоо ийм дэвсэг бариад одоо тэмцээн уралдаанд оролцож явж чинь ахын дүү чинь 10 хэдэн настай 11 настай тий. За ээж аав нь хөргөж өгдөг. Тэмцээнд одоо эрэхтэй яаж байна? Энэ клуб дээр эрэхтэй хинээр хөргөлж ирдээ? Ээжрээ. Ээж нь хичээлийн дуусгаар ирээд авчих бас. Тий. Ер нь л гадаа хүлээжтэй. Гадаа хүлээж идэв юм уу? За. За дахин дүү тэгээд одоо аль гарыг хараад тий. Ийм жоохон гар ихэд. Гэтэ одоо буудаж чадж байгаа зү. Тэмцээнд орж байна уу? Орж байгаа. Хэр амжилттай байна? Амжилттай л энэ дөө. Сайн биш үү тэгээд. За одоо чамаа нэг буудах гэж ахын нэг хараад хэр бууддаг юм заа.
Нэг тунцчил боддог. Сайн тэр хамаагүй гол юм чи үл аюулгүй ажиллагаа сурсан байх хэрэгтэй тийм ээ. Тий. Клубдод дуртай ирдэг үү? Дуртай. За хайдуулаа бодож үзье тийм үү? Цуг боднаа зэ. Дүүл хийнэ за хоёлаа за. Би л ялгах тоо. Оо за хоёлаа тэгээ за тэгээ хоёлаа мөрөцчих эсвэл за тэгээ нэг шоколадан дээр мөрөцөө заа. За тэгээ за. За би бас түрүүнээс хойш асуумар санагдаад. За энэ хүзэн зүс энэ ямар багж байна? Юуны багж байна? За энэ гол төмрөөс унгаш сүмп байгаа. Одоо нөгөө нэг стейж дээр буудлага хийх үеэр л тодорхой харагдана. Яагаад тэгэхээр галц зэвсгээс гол төмрөөнөөс одоо замын татах үед гол төмөрт байгаа сумыг нөгөө хонгой иш хумс татаад гаргаад ирдэг те. Airsoft-ийн нөгөө нэг нь хумсар үрлийн шааргын сум чинь унахгүй шүү дээ. Тэгмээ тэрийг нөгөө хойноос натгаж өгдөг нэ. Спортын дөрмөн загцсан аюулгүй нөгөө safety tool байхгүй. Энийг нөгөө нэг заавал ашигладаг маа талбай шүүгчнэр болон багш нар гэдэг хичээлэх хоёр заавал ашиглаж байдаг. Бас эцэгчүүдэд болон хүүхдүүдэд бас мэдээлэл өгсөнд их баярлалаа. Танай клубээс хичээлүүлэх хүүхдүүд бол одоо манай доорх хаяг өдрөөс хандна биз дээ. За баярлалаа. За баярлалаа. За хоёрын хугацаа. За. За хоёрын дүүлийн маань дүн гарлаа. За манай хосоо маань саяын дасгалыг 45 секунд 27 дойлтой. Heat factor нь 2.9-тэй. За манай Пүүжэ маань саяын дасгалыг 44-62-ийн хугацаатай. Heat factor нь 2.12-тэй. За ингээд тасаахыгаа яллаа шүү дээ. Мондөг удагч удаарай заа тоглоо. За. Хэлэх үгүй нэ. Басаахтай хэлэх үгүй нэ. Баярлалаа. За. Мондөг бай.
Өсвөр насны эрч хүч Power Team витамин А 77 тэгтэг 44 тэг1 утсаар захиалаарай. Монгол улсыг бүх цаг үед нь зэвсэг барьсан монголчууд хамгаалж ирсэн. Одоо ч хамгаалж байна. Ирээдүйд ч хамгаалсаар байх болно. Би бэлэн байна. Эрхэм будагч та бэлэн үү? Хэрв таалагдвал лайк and share, subscribe дарахаа мартаа.